За ерөнхийдөө энэ хэрэг тохиолдол бүртгэгдснээс хойш бол хүүхд хамгааллын тухай хууль, хүүхд эрхийн тухай хууль, за гэр бүлийн тухай хуульд заасны дагуу одоо кейс үйлчилгээг бол төлөвлөн хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За одоо манайхаас бол голчлон хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал дээр бол төлхөө анхаарч ажилласан. За тэгээд анхны сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг бол анхан шатанда одоо манай хилцээс сэтгэл зүйч маань одоо уулзалт төлөвлөж сорил судалгаа авч тухайн хүүхдүүдийн нас сэтгүүн онцлог за мөн нөгөө насан туршид буюу хохирогчийн ээж эмээд нас ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан. За тэгээд дараагийн шатны үйлчилгээнд мөн холбон зуучилсан буюу одоо сэтгэл заслын үйлчилгээ зөвлөгөөнөөс гадна сэтгэл заслын үйлчилгээ шаардлагатай. За мөн бас эмийн одоо сэтгэл зүйн байдлыг докторжуулахын тулд эмийн эмчилгээ бас хослож явах шаардлагатай байгаа. Энэ тохиолдлуудад бол дараагийн шатны үйлчилгээнд холбон зуучилж ажилласан. За одоо хүртэл эмийн эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээгээ хослуулан аваад явж байгаа. За тэгээд манайхаас бол яг энэ хүүхдүүдийн одоогийн нөхцөл байдалд нь эргэн ялтаа тавьж хамтарсан багаараа дамжуулаад нөхцөл байдалд үнэлгээгээд эргэн ялтаа тавиад л ажиллаж байгаа.